Одоо 300 ортой гэж. Баянхангар аймагт болон баруун бүсийн өнөөгийн хөгжлийн чиг хандлага хэрэгцээнд тулгуурлан хөдөө аж ахуйн чиглэлээр дэвшилтэт технологийн нэвтрүүлж сургалт судалгаа үйлдвэрлэл явуулж буй хөдөө аж ахуйн салбарт чадварлаг мэрэгжилтэй ажилтан бэлтгэхээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа Улзийд мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөнд профессор, дэд профессор, докторант, магистр, бакалаврын зэрэгтэй 22 багш ажилчдаагаар үйл ажиллагаа явуулж байна. Хөлсний ногооны ингээд яа тариад юу их технологи бүх юмд би тамаа хөлсний ногооны 2 багштай. Тус төвөнд 450 хүүхдийн судалтай хичээлийн байр лекцийн танхим зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнээр иж бүрэн хангагдсан. Давхарцсан тоогоор 50000 гаруй хүнд мэрэгжлийн чиг баримжаа олгох сургалтыг практикт хослуулан явуулжээ. За одоо нутагшид дуусчаад тэгээд Одоо нутагшид үйл явц сайн болж байна гэдэг байна. Улзийд мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьд өөрийн гэсэн дадлагын баазтай хөрсний ханзан халаалттай 210 м2 талбай бүхий шилэн хүлэмж лабораторитой сүүнсэн бүтээгдэхүүний ойжуулалтын хүнсний ногооны жимсэхний зэрэг тус тустай ангилсан дадлагын газруудтай нийлэг эдолон давхар хуучлагтай нийлсэн 10 орчим хүлэмжтэй. Тэснээс гэдэг нь бас халуун хөлтний нөгөө тийм ээ. Болохтой зэрэг чинь энэ дэвтэр зүгээр төвчтэй ус тэгээд өглөө яг үдээ чи болохтой зэрэг ерөөсөн чи. Доош ингээд усдаа давхтаад босхгүй. Тэгээ одоо энэ нэг асуудал нь юу гэдэг нь ерөөсөл шилнийх нь асуудлыг шийдэх асуудал. За. Улзийд мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Япон, Америк нэгдсэн улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Швейцар, Польш зэрэг орнуудын ижил төстэй сургалтын байгууллагууд болон бусад үйл ажиллагааны нэг чиглэлийн төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг байна. За энэ жасарганд энэ үнэхээр сайхан ургад юм байна лээ. Эндээс одоо өрсөлгөө аваад аймгийг тэр одоо сэжин мэжмэн аваад ингээл тарьчих гэдэг хэдэн багш нарт хэлэх юм. Тэрийг дэмждэг байгууллага ерөөсөө олдохгүй. 2014 оноос Польш улсаас гаралтай 5 зүйлийн олонноос өвслөг 2 зүйл мод буцсөг ургамлыг Монгол орны байгаль цагуурын уран бүсэд тарьж ургуулах, нутагшуулах, үйлдвэрлэлийн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор ажиллаж байгаа юм байна. Энэ чинь бүх төрлөөр юм. Гэхдээ бүгдөө энэ буруу сургаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ шинжлэх ухааны академид дүгнэлт гаргахтаа ерөөсөө манай энэ доош ингээд жинс Улзийт хотын рүү тэрнээс цааш л ургах юм байна лээ. Бомбот одоо би ихийн гол руу үлгэр сайн урах. Оо сайхан урах. Бүр урах. Энэ боогод баялагтвал баянго боог ерөөсөн үгүй энэ манай говийн юунд бол бүссэн маш сайн урах. Эзэл хэрэгтэй байгаа энийг ургуулахад. Улзийд мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь өөрийн нэрийн загварын патенттай барааны тэмдэг эзэмших онцгой хэрэгтэй Улзийд бясалгыг Япон технологиор үйлдвэрлэж байна. Гадны иргэдийн нэлээдгүй сонирхлыг татаж бай. Тус бясалгын үндсэн түүхийд нь Монгол Ямааны сүв байна. Японы багш нар чинь манайд нэг Жакагийн сургалт явсан шүү дээ. Профиль татсан байгаа байхгүй. Баянхангар аймгийн засаг дарга 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй хөдөө аж ахуйн газар тариаланг дэмжиж жижиг дэнд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх олон ажил тусгасан. Мөрийн хөтөлбөртэй хэрэгжүүлэхэд гол хөшөөрөг болж ажиллах мэрэгжилтэй, дадлагтай, чадвартай мэрэгжилтнүүдтэй хамтарч ажиллахаа илэрхийлж байсан. Байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Тэгээ ерөөсөө нэг ийм л юм харагдаад байна. Таавал одоо өнөөдөр энд яг Баянхангар аймгийнхныгаа жинхэнэ одоо экологийн эрүүл цэвэр хүнсээр хангая. Өөрөө хангахаас гадна тэр ард иргэдээ яг тийм одоо бас хүнс үйлдвэрлэлийг болгоо сургачихъя л гэдэг 10 жилийнхээ хөтөлбөрөөр зориулсан, зориулсан. Үнэхээр бас бүтээл санаачлагтай ажиллаж байгаа. Харамсалтай нь гараад сургууль төгсөөд мэрэгжил эзэмшсэн нөгөө залуучууд маань гараад хөтөлбөрийн зах зээл дээр яг энэ сурсан мэрэгчнээ хэрэгжүүлж байгаа юм нэгдүгürt нь алга байна. Тэгээ би энэ дээр зүгээр яг хуу тантай санал өгнө. Гэхдээ нэг тал нөгөө талдаа хамгийн гол юм манай иргэдэд өөрсдөд нь тийм тууштай зан чанар байхгүй болчих. Ерөөсөө л нэг гар хөдлөхгүй байж байгаа нэг баг зэргийн одоо хөдөлмөр эхэлж байгаа айхуу илүү их одоо мөнгө олох яаж амар аргаар өнгөтэй болох уу гэдгийг л одоо боддог болсон. Өөрөөр хэлбэл энэ эзэмшсэн мэрэгжлээ яг өөрийн одоо насны амжиргааны их усүр болгоод тэрнийхэн төлөө багаас нь ахуулаад тууштай явъя гэсэн одоо ийм зан чанар байхгүй. Өнөөдөр хүн зорих юм бол өөрт нь бол бүхэл боломж байгаа штэ. Гашаанда одоо зөвхөн гашаанда одоо ногоо тариал манай би одоо олон газар хэлж байгаа бууцхан сумын ус аврах тариалан ч хүн тийм ээ зөвхөн одоо гашаандаа л одоо ногоо тариал тэндээс жилд 10 сая төгрөгийн борлуулалт хийж байна л да. Тэгэхээр нэгдүгээрт нь бид нэр яг одоо иргэдийн ийм нэг амар хөдөлмөрөөр ахиухан мөнгө олчих гэсэн энэ сэтгэлгээг өөрчлөх, энэ хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлага байна л гэж харж байгаа. Энэ чиглэлийн ажилд бол ер нь бол
төрийн бүх байгууллагуудын үйл ажиллагаа чиглэх хэрэгтэй юм шиг. Нөгөө талаасаа яг хөтөлбөрийн зах зээл дээр ингээд мэрэгжил эзэмшээд гарч байгаа хүмүүст бас төрийн зүгээс үзүүлдэг дэмжлэг тусалцаа алгаа. Өөрөөр хэлбэл тэд нарт газар алга байна. Хоёрдугаарт нь яг одоо нөгөө бизнес эрхлэхдээ зэрэг гарааны бизнесийн санхүүгийн их усур алга байна. Гуравдугаарт нь нэг хэсэг нь зориглоод өөрсдөө хийлээч гэсэн үйлдвэрсэн бүтээгдэхүүнээ гаргаад зах зээл дээр гаргахтай зэрэг өөрийнхөө одоо бүтэн зууны хөдөлмөрийг зарцуулаад зах зээл дээр гаргахтай тэрний авсан ч одоо маш хямд үнээр авдаг юм зах зээл бий болцроод байна шүү дээ. Тэгэхээр зэрэг юу ашиг олох нөгөө оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй ийм дэмий хөдөлмөр эхлээд болоод байна гэж харж байна л да харж байгаа. Тэгээ яг энэ чиглэл дээр бол аймгийн сэдвэрийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр үндсэн чиглэл дээр бас нэлээдгүй санаанууд орж байгаа. Бид нэр нэгдүгээрт нь бол миний бодол яг одоо ерөн зүгээр одоо газар тариалан эрхлэн гэхдээ зэрэгэл нэг бид нэг хөдөөхээр голын зах дээр асар их том тал байдал тариалан эрхлэдэг хүн төмс үснээр гоо төрдөг тэндээсээ л ашиг олдог шиг ойлгоод ийм ойлголт бас төрчихөж байна. Тэгэхээр яагаад энэ аймаг тойрсон захын одоо хорооллууд дээр тийм ээ тэнд хамгийн гол нь усныхын их усүрийг шийдэж өгөөд тодорхой одоо хүнсний төмс хүнсний ногоонхнууд үрийнх нь асуудлыг шийдэж өгөөд явах юм бол өрхийн тариалан эрхлэх замаар ашиг олох хэмжээгээ дэвшлүүлэх юм боломж байна гэж харж байгаа. Тэгэхээр би танаас сургуультай хамтарч хагаад эхний ээлжинд ирэх жил нэг ийм сан хамаалга одоо хойгуур энэ яг одоо суурьшмал бүсийн хойтлоор тийм ээ хамгийн хойд захаар нь байдаг юм уу захуудаар газар олох боломжтой болцсон байх юм бол яг танаа сургуулийн төгсөгчдөөс тэгээд яг цаашдаа тууштайгаар энэ өрхөө аж ахуй эрхлээд аваад эрхлээд явах юм сэтгэлтэй тийм улсууд бүр одоо ингэ тусгаалсан газар өгье. Тэрлүүн манай аймагт одоо энэ ахны ихэн байгуулагчид байна шүү дээ нуур гэдэг тийм ээ цөөрөн байгаа. Тэрнээс одоо ус татаж услогаатай болгож өгөөд тэгээ тодорхой хэмжээний анхны одоо гарааны бизнес эрхлэх жижиг зээлээр нь хангаж өгөөд тэгээ одоо танай технологич багш нарын заав зөвлөгөөр эхний ээлжинд ямарч бас 20-оос доошгүй айл өрхийг яг гашаанда өрхөө аж ахуй эрхэлдэг ийм боломжийг олгож өгөөд тэгээд нэг бусдад нэг дуршлаг болох утгаар үлгэрч хөгжүүлээд үзье. Ингээд явах юм бол энэний цааш нь өргөлжлүүлээд жил болгон одоо юу гэдэг 100 хүртэл айлрах гэсэн яг тийм өрхөө аж ахуй эрхэлдэг. Тэгээд эрхлээд хамгийн гол нь бидний нэг дараагийн нэг хамгийн сүүлд нь анхаарах хэрэгтэй асуудал өгөхтэй зэрэг бүтээгдэхүүнийг яаж үнэнд хүргэх вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр зэрэг бол ерөөсөө л бүтээгдэхүүнийх нь зах зээлийг л хамгаалах бодлогыг аймаг хэрэгжүүлэх хэрэгтэй. Яг энэ чиглэл дээр бол бид нэлээд том судалгааны ажил эхлүүлсэн явж байгаа. Баянгор аймаг яг эдийн засгийн хувьд бүтээгдэхүүн хэрэглээнийх нь зах зээл дээр ямар багтаамжтай юм бэ гэдгийг л энэ тэргүүний ээлжин судалдах тоо. Тэн дээрээ үндэслэж бид нэр хийхгүй бол өөрснөө манайх бүгдийг үйлдвэрлэж байгаа гэж юу хараар яваад гадна зах зээлээ жоохон хязгаарлалцтай зэрэг нөгөө тэр зорилттой зах зээл аймаг өөрөө хангаж чадахгүй бол тэгээд өгцөн болно шүү дээ. Тийм учраас тэр нэлээд судалгаатай юм ажил эхлүүлнэ гэж ингэж харж байгаа. Тэгээд үлзэт мэсүүдийг яг одоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэл чиглэл дээр л одоо мэрэгжилтэй ажилтан бэлтгэгдэлтэй бол хамтарч ажиллана. Түшиглж ажиллана танай хамт олныг танай сургуулийг түшиглж ажиллана. Өөрөөр хэлбэл яг газар тариалантай холбоотой, сүү цагаан эдээтэй холбоотой аливаа жижиг дунд үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй хүртэл сургалтыг танай байгууллагад дамжуулж хийх ийм бодол санаа байна. Бид нар бол одоо ажил засаг төвөнд төшөглүүлээд жижиг дунд үйлдвэрлэх ажил засаг төвийг оноо 5-6 сард ашиглалтанд оруулчихна. Энэ ажил засаг төвөнд төшөглүүлээд тэнд мэрэгжил бизнес төслийн дэмжиж санхүүжүүлээд ажилчдын сургая гэж байгаа. Тэгэхээр зэрэг ажил засаг төвөөрөө дамжуул сургаж болно. Танай үлзэд мэсүүдэд захиалга өгөөд за энэ чиглэлийн төсөл одоо юу авлаа? Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүгийн дэмжлэг авлаа. Тийм учраас ийм улсуудын одоо яг энэ мэрэгжлийн дагуу богино хугацааны сургалтуудыг зохион байгуулад
Тэгээд одоо хөдөлмөрийн зах зээл дээр гарааныхын мөнгөтэй тэгээд ажил эрх нөхцөл болцоотойгоор гаргадаг байял гэсэн. Тэрс нэг юм хийх юм бол төгсөл хийдүүлээ. Тэгэхгүй зүгээр нэг нэг төсөл өчөд ирсэн байна. За энэ нэг бизнес болгоорой гэдэг нэг хэдэн сая төгрөгийн зээл өгчдөг. Нөгөөх нь очоод үр дүн байхгүй төлөвлөрөө саад бэрхшээлтэй уучраад алуулчихдаг. Тэгэхээр зэрэг хэрвээ нэг бизнесийг дэмжсэн бол тэрний бүр хөл дээрээ зогсоод бат зогсох хүртэл нь л одоо төрөлсөг тийм эцсийн бүтээгдэхүүн гаргаад ашиг олоод өртөө зарлаа нөхдөг тийм хэмжээнд очтол төр анхааралтай байлгаж болж байгаа бүтэхгүй байгаа зүйл дээр нь төрийн бодлогоор дэмжлэг тусалцаа үзүүл засаг залгуулж хайжуулж явж л нэг төгс юмуд хийгээд байхгүй бол ерөөсөн дандаа нэг ажлыг сайхан ажил сэддэг. Тэгээд нөгөөх нь дундаа ч унтардаг л ийм л байдал түрээд байна. Танай сургуулийн хувьд маш үр дүнтэй салбар өмнө салбарыг барьж авсан. Харамсалтай нь өнөөдөр яг бодит үр дүн гэх юм бол сургалтын байгууллагын бодит үр дүн бол эргээд өөрөө ажиллагчдын хүчний хувь нь одоо ажилтаа болж байна л гэдэг асуудал шүү дээ. Тэр тал дээр бол хүндрэл уцраад байгаа нь бол ерөөсөө төр байсан юм ээ. Өөрийн гэсэн газар алга гарааны зээл санхүүгийн дэмжлэг тусалцаалга яг 3 дахь нь одоо бүтээгдэхүүнээ хийсэн ч бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл байхгүй. Тэр нь асар хямдтай болцроод бусад зах зээлээс орж иж байгаа бүтээгдэхүүн зохицоод байгаа байхгүй. Тэгээ энэ тал дээр тэгээд хамтраад ажиллая. Та нэг юу эрдэмтний зөвлөд юм уу нэг тим байгуулж эзэсгэж байгаа юм даа тийм ээ. Та өөрөө саналаа боловсруулад ороод ирээрэй. Би бол зөв гэж харж байгаа надад чинь тэр эрдэмтний орон тооны ус зөвлөл байна. За тэр бол яг бодиттой ирээдүйд үр ашигтай хамгийн гол найр тэрний яаж байгаа иргэд бас ашигтай байхад чиглэгдсэн тийм бодлогын юмнуудыг л гаргаж ирэх хэрэгтэй. Тэр гаргаж ирсэн бодлогыг л бид нэр Баянгар хөгжлийн корпорац жижигдэн төлөвлөлийн сан тэгээд юугаараа дамжуулаад ажилсаг төвөөрөө үлзэднэсүүдээр дамжуулаад ажил болгоод явах ийм нэг цогц цикл арга хэмжээг л бий болгоё гэж бодож байна.